На. Баяраа их. Хаац юм. Энийг ч бас ядаргаатай. Бичлээ. Ямбаа гинэ. Яана тийм үү. Одоо баядараа тавиад дандаа инеж. Аа. Ажилтаараа зүг. Зүуд л та. Яа татараа зүг юм бэ? Найз ингээх нэг жоохон дээш төт юм юу одонгоо. Одонгоо хажууд тийш хажууд. Манай бодоо миний одон дээрээс санаа зовдог. Нэг гой зүг. Нас зүг нас яах вэ? Ямар ч монтаг юм дээ. Ажилтаа зүг. Албан техник бензин дэштэй. Гаргаад дөрөв шав. Ингээд зүг. Би чам захиа. Тийм үү? Би чам захисан. Тийм үү? Би тэр олон мод зайлж юм шүү нэж. Тэр нарийн шиг юм. Нөгөө араб нотаа зүг. Юу мөрөхгүй. Мөргөөд ч юм уу? Ороод очоо нэ. За. Тоочод тийм. Ангаа. Заам зовцоо. Анчууд гэдэг зүгээр авш шүү. Манай Чи энийг яах вэ? Yagan bihir Sarolekmin Yırtın çötü içildi sen Min kahallığı Rojkun kada Aldrakın nasa Uzdeli bayırda Ayrıkın yürüyde Gidecek artık Sizin zelime Sevdikin durda Bakşin hayere Dekatı sonsuzi Engin hahalri Gönlüm hala Aldırayım
kılmasa Müldege bayyada Soğudun hali, doğdun hala Soğuk çınarsa, müldege bayyada Mana? Yürüyor ama. Elu khundosum jamon
Бурхан дурсан жамуу хөвч амьдралд хизээч салахгүй анд найзууд болгосон. Холыг мөрөөдсөн ирмөн сэтгэл бидний унцхан дагдсан анхны хайр чиний нэгнэ гэсэн гэгэн сэтгэл бидний арван намраар сургуйлда яарсан арван хаврыг хамт инээж үтсэн. Нэг хэд нийлээ орсон. За яаж Бүр тэр хүмүүсийн нэг очоо. Ой, тохируулсан шүү. Хийж байгаа насчмаар аа. Уран багшаа угсаа царан чимээ байга. За, сайн байцгаана уу? За, бүгдээрээ сайн явж ирчихсэн үү? За, энэ сайхан уулзалтын баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. За, 20 жилийн өмнөх сурагч настай сурагч байхдаа хүүхэд байсан нас чинь хив хивээрээ байна. Гэхдээ одоо 20 жил болоход та бүхэн маань бүгд сургууль соёлоо төгсөөд ажил амьдралаа төвхнүүлээд одоо яг сайхан идэл амьдрал чинь тэгш бүрэн сайхан эхэлж байгаа ийм сайхан нас байна. За хүн гэдэг бол одоо 1-ээс 0-оос 20 нас хүртэл бол ямар ч юм бодож санахгүйгээр яг л сайхан хүүхэд нас хэвээрээ явдаг. Ингээд 20 наснаас одоо 30 нас хүртэл амьдралаа төгснөс сургууль соёлоо төгсөж амьдралаа төвхнүүлдэг ийм нас. За тгийг нь 40-оос 50 нас хүртэл бол хүн одоо бас тодорхой хэмжээгээр эд хөрөнгө хурааж ингэж амьдралдаа одоо тодорхой юм хураадаг. За 50-аас 60 нас хүртэл одоо үр хөвгтөө өсгөөд хураасан ч яах юм аа тараадаг нас гэж ингэж үздэг. Ингээд 60-аас цааш наснд бол хүн жинхэнэ жаргаж амьдардаг ийм нас эхэлдэг. Тэгэхээр зэрэг та бүхэн бол одоо сайхан яг сайхан амьдрал чинь төвхөж байгаа ийм сайхан насан дээрээ 20 жил гэдэг чинь одоо бас та бүхэн бол харьцангуй сайхан эртний амьдралаа төгнөд эртний гэж хөөгнөж уулзж байгаа одоо багш нар нь баяртай байна. За ингээд цэнгэл багш маань биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ирж чадаагүй. Ингээд та бүхэн бол одоо миний мэндийг дамжуулаарай гэсэн ингээд цэнгэл багшийн чинь мэндийг та бүхэн дамжуулж байна. За ингээд миний хүүхдүүд одоо цаашдаа бүгдээ найртай, ад жаргалтай бие бинийгээ дурсаад сайн сайхан амьдралыг хүсэн өрөөё.
бүгд хэлэх юм уу? Нэг болчихлоо. Одоо дараагийн За хүүхдүүдтэй 20 жилийн баярын мэнд хүргье. За миний хүүхдүүд 20 жилийн өмнө одоо 8 дугаар анги төгсөж явах үеийн би одоо дурсъя. За энэ үед миний CD-ийн сахир чулуунд шивээ дээрээ суугаад хөөрөлдөөд, хөхөрлөөд, наашаашаа хараагаад насан багын дурсамж гэдэг тоглолтоо анхны одоо бие даасан тоглолт хийгээд энэ бүгд бол багшийн сэтгэлээс гардгуу маш их дурсамжтай их гоё. Нэг жил та хэдтэйгээ байсан ч гэсэн сайхан дурсамж бүтээж нэг жилийг өнгөрөөсөн шүү гэж багш нь боддог. За тэгээ миний хүүхдүүд одоо бүгдөө сайхан ажил амьдрал чинь тэгш дүүрэн, ад жаргалтай, эрүүл хүнд эцэс эрүүл мэндээ сайн бодож, эрүүл байж бүгдөө сайхан төвшин сайхан амьдрахын өрөөл өргөё. За хоёр одочлаа багшаа. За юуны өмнө энэ сайхан зуны налгар өдөр итгэл сэтгэлээ өвлөн энэхүү сайхан талбайдаар бүрэн цугларсан нэг шавнартаа маш их баярлж байна. За мөн саяхан одоо амьдралын аа үсгийг тавьж амьдралыг зааж одоо анх удаа аа үсгийг зааж явсан шавнар байна. Өнөөдөр 20 жилийг алдаа үтсэн байна. Тэгэхээр цаг хугацаа гэдэг чинь маш хурдан юм байна. За тэгээ 20 жилийн дараагаад эргээд шавнараа ингээд харсан чинь миний шавнар ямар ч сайхан амьдрал төлөвлөсөн, ямар ч сайхан ээжүүд, ямар ч сайхан аавууд болсон. Ингээд юу гэж шавнартай захих гэхээр зэрэг нэг нэгэндээ дэмтэй тустай, одоо эвтэй нэгдэлтэй энэ сайхан уур амьсгалаараа бас одоо ингээд хожим 30 40 жилдээ хаа түүхийг хөдөлцээд ингээд цаашаа энэ түүхээ үргэлжлүүлээд ингээд бичээд яваарай. Ингээд шавнартаа үнэхээр их талархаж байна. Та бүхэнд эрүүл энх аз жаргал хан аруугийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За нэг ерөөл хэлье. Өдөө болгон өдрийн сайхантай золгож өдөр бүхэн хүний сайхантай учирч олны дунд од болон гэлэлцэж бусдын дунд бурхан мэд шүтгэдэж яваарай миний шавнар. Одоо дуусна уу? Тий ерөөл ингэсэн гээд одоо Баярлалаа. Бачхан би чимбич суулаа. Багааны башта би хайртай. Фансан бодлын самнэ табагарыг гаса. Багааны багша баярлалаа. Бачхан би чимбич суулаа. Багааны башта би хайртай. Let me угохогарыг гаса. Багааны багша баярлалаа. Бачхан би чимбич суулаа. Багааны башта би хайртай. багшийнхаа мэргэжлийг одоо манай ингэсэн гэж авсан шүү дээ. Одоо тэгээ яг миний шавнар юу хийж ийнө багш нартай тоглох танилцуулж. ямар ажил бий. За миний хувьд одоо ингээ 20 жилийн дараа ангийнхаа найзуудтай уулзсандаа маш их баяртай. Та нартай энэ өдрийн баярын мэндийг хүргэе. За би энэ хугацаанд 4 хүүхэд гаргаж алдарт их дархан бэр болсон. За тэгээд 4 дахь шавнараа үлгээж авсан. За багшийн ажлыг өвлөн аваад хийж байгаадаа маш их бахархалтай байгаа. За тэгээд энэ өдрүүдийг маш сайхан дурсамжтай өнгөрөө шүү найзуудаа гэж хэлээ да. За ангийн багш болон 3 үйлсэн багштай болон ангийнхаа найзуудаа бүхэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Би болохоор зэрэг ангаах ухааны их сургуулийн бага эмсүүлэгч мэргэжлээр төгсөөд одоо Говьалтай аймагтаа болохоор ажиллаж байгаа үргийн хэмжээтэй 2 хүүхэдтэй. Тэгэл одоо ажиллаж байна да. Би одоо энэ Улаанбаатар хотод орж ирээд 6 дугаар ангид төгсөөд наашаа шилжсэн байгаа.
Улаанбаатар хотод орж ирээд энэс хойш сургуулийн хотод 8 дугаар анги төгсөөд тэгээд тэрнээс хойш одоо ингээд 10 хүнд жил өөрөө бизнес эрхлээ явж байна. Энэ бүгд яа. Дөрөв манай дөрөв хүчтэй байна. За мэдсэн яг энд хүрсэн ирсэн найзууд болон 3 багштай маш их баярлалаа. За миний хувьд болохоор Гитэмсгээд компьютерийн техник менежментийн сургуулийг програм хангамжийн инженер гээд мэргэжлэр төгсөөд одоо мэргэжлэрээ Тапа гээд компанид технологи хариуцсан захирлаж байгаа. Өнгөрсөн жил одоо энэ улаан шар скутер ондог дугуй нэрийг гаргаад ажиллаж байгаа. За тэгээд 4 хүүхэдтэй. Яа. Сонсогдох уу? За энд хүрэлцэн ирсэн ангийнхаа хүүхдүүд болон багш нартаа 20 жилийн он баярын мэндийг хүргье. Миний Солонгос хоолны тоож мэргэжлэр төгссөн. Одоо хуваараа Солонгос хоолны газар ажиллаж байгаа. 2 хүүхэд нөхрийн ам бүл төрүүлээ амьдарч байна. Сайн байцгаана уу? Энэ өдөр хүрэлцэн ирсэн ангийн хамт олонтой болон 3 сайхан багштай энэ өдрийн баярын мэндийг хүргье. Миний бие нь болохоор ангаах үндэсний их сургуулийн уламжлалтын багийнч хөдөлгөөн засалч мэргэжлэр төгсөөд Япон улсад мэргэжлэр ажиллаж амьдарч байна. Гэр бүлийн хамт та бүхэндээ 3 өдөр маш дурсамжтайгаар өнгөрөөгөө гэж хүсэж байна. Баярын мэнд хүргэе бүгдэнд. За 3 багш болон найзуудтай энэ өдрийн мэндийг хүргэе. Цайхан байрлацгаарай. За би дөрвөн 10 жил төгсөөд ирээд шууд тавилгын салбарт орсон. Монголын номер 1 Кичол гэдэг тавилгын компанид ажиллаад 18 жил нодлонгоос хойш тусдаа найзтайгаа өөрөө тавилга хийж эхэлж байгаа. Эхнэр 3 хүүхдээ хамт амьдарч байгаа. За тэгээ бүгдээрээ сайхан баярлалаа. За 20 жилийн уулзалтаа хийгээд тэмдэглэхээр ирсэн баярт өдрийн мэндийг юуны төрөнд хамгийн 3 багштай болон ангийн найзуудтай хүргье. За би багангийн багш мэрэгхэн малбарыг бүртээд багангийн багш хийж байгаа. За тэгээд 3 хүүхэдтэй Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. За 3 багштай болон найзуудтай 20 жилийн уулзалтын баярын мэндийг хүргье. За тэгээд үндэсний өгөөрөөр аймгийн зан цалтай. Одоо эхнэр 2 хүүхэдтэй амьдарч байна. Бүх найзууд бол багш нартаа 20 жилийн баярын мэнд хүргье. Тоогооч мэргэжлийг сонгоод тоогооч мэргэжлээр ажиллаж бүр 4 хүүхэдтэй амьдарч байгаа. Улаанбаатар. За ангийнхандаа ирсэн 3 багштай өдрийн мэндийг хүргэж байна. Баярлж байна. Гэр томтор уулзаад. Тэгээд би болохоор шүтээсээ улааны цахилгаан станцыг хийсэн. 3 дугаар цахилгаан станцид 7 жил ажиллаа. Одоо ажилласаа болоод өөрөө юм гээд 2 жил болж байна. Энэр нэг хүүхдээ хамт амьдардаг. За 3 багштай бол ангийнхандаа 20 жилийн өмнө хүргэе. Тэгээд би ангаахын сургуулийн их хэмжээ ангаар төгсөөд мэслийн хэмжээр нарийнсан. Одоо Улаанбаатарт Сондөр мэдээ хувийн эмнэлэгт мэслийн хэмжээ хийж байгаа. Тэгээд өдөр нэрүүд нэг сайн төгсөөрөө. Баярлалаа. За ингээд 20 жилийнхаа уулзалтанд ирсэн нийт 3 багштай болон ангийнхаа бүх сайхан найзуудтай энэ өдрийн мэндийг хүргэе. Би ингээд Чингис хаан дээд сургууль компьютер програм хангамжийн мэргэжлэр төгсөөд одоо олон улсын байгууллага болох Danish Nature Conservancy гэсэн юунд болохоор аймгийн хариуцсан тийм орон нутгийн зөвлөх мэргэжлэр аймгийн хариуцж ажиллаж байгаа. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. За энэ сайхан өдрийн мэндийг нийт ангийн хамт олон болон анги удирдах байсан 3 багштай хүргье. 20 жилийн он баярын мэндийг хүргье. Миний бие нь болохоор Бардам гарав. Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн. Одоо төрийн банкнд 14 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд нийт ангийнхаа хамт олондоо гэр бүл, эрүүлийн кад жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхийг хүсэн ёроё.
Нөхөр хоёр хүүхдээ хамт амьдардаг. 20 жилийн дурсамж уулзалтанд баярлсан багш нар болон ангийнхаа хамт олонд өгье. За би эдийн засгийн сургуулийг нэгтгэн бодогч мэргэжлэр төгссөн. Одоо Говьтай аймагт Алтан усын спорт хөгжүүлэлтийн газарт нэгтлэн хийж байна. Эхнэр хоёр хүүхдээ хамт амьдардаг. За энэ сайхан өдөр та бүхэн хүрэлцэн ирээд бидэнтэй ингээд дурсамжтууд руу өнгөрүүлж аваад маш их баяртай байна. Би анагаах ухааны их сургуулийг эмзэг мэргэжлэр төгссөн, эмзэгч мэргэжилтэй. Одоохондоо бол ажил гэртээ байгаа. Тэгээд 20 жилээ дуусаад ажилдаа орно. Дөрөвдөгөөс ажилдаа. За тэгээд ам бол зургуулаа амьдардаг. Зөвхөн 4 хүүхдээ хамт амьдардаг. За уран багштай болон 20 жилийн гэж байгаа бүх найзуудаа энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд би өөрөө юм гэдэг. Эхнэр хоёр хүүхдээ хамт амьдарч байгаа. Сайн байцгаана уу. За энэ хүрэлцэн ирсэн нийт ангийнхаа хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд уран багштай бас хүрэлцэн ирсэнд баярлж байна. Тэгээд би одоо үндэсний техникийн дээд сургуулийг цахилгаан хангаж эмэглэлээр төгссөн. Одоо Улаанбаатар цахилгаан төгөөгт 13 жил ажиллаж байна. Эхнэр хоёр хүүхдээ хамт амьдардаг. Энэ зүгээр яг бичлэг хийлгээд байгаа юм шүү. Энийг дараа нь үзэн шүү дээ. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бүгдэнд нь баярын мэнд хүргэе. Тэгээ би мад их сургуулийг банкны эдийн засгийн нэмээр төгссөн. Одоогоор 2-3% компанид нэгтлэн тэгээд өөрөө хайрын бизнес эрхлэлтэй байгаа. Тэгээд нөхөр хоёр хүүхдээ явж байна. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Манайх нэлээд намхан дутдаг хүмүүс юм шиг байна. Жохон чанга дуугаар хэлчихээ тэгээд. За ингээ бүгдэнд нь өдрийн мэнд хүргье. Одоо хүрэлцэн ирсэн багш нартай баярлалаа. 20 жилийнхаа уулзалтыг хийж байгаа ангийн хамт олондоо хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Тэгээд миний би болохоор анагаахын сургуулиуд төгсөөд хэлийн зэрэгт эмч хийгээд одоо 13 дахь жилдээ эмч хийгээд явж байна. Одоо хил хамгаалах байгууллагад ажиллаж байна. Одоогийн байдлаар хөшөөт цолтой байна. Тэгээд эхнэр 3 хүүхдээ хамт амьдарч байгаа. За ангийнхандаа бүгдэнд нь ойн баярын мэнд хүргэе. Тэгээд бас холоос ирсэн багш нартаа бас маш их баярлалаа. Бид нарыг хүндэтгэж ирсэн маш их баярлалаа. За би болохоор нийгмийн ажилтан мэргэжлэр төгсөөд 14 дахь жилдээ ажиллаж байна. Улаанбаатар баттай ажиллаж амьдарч байгаа нэг хүүхэдтэй. Тэгээд одоо энэ ойн баярынхаа уулзалтанд сэтгэл гаргаж ирсэн ангийнхаа нийт хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд одоо энэ хэдэн хоногоо хэдүүлээ маш сайхан дурсамжтай өнгөрүүлнэ. Энээс хойшоо бас хэдүүлээ бас бүх зүйлд аюу сайн нэгдэж нийттэй байна шүү гэдгийг хүсэж байна. Тэгээд ойн баярын мэнд хүргье. Сайн өдрийн мэнд хүргье та үзтээ. Уран багш анги хамт олонд тавда хүрэлцэн өдөр сайхан талбайтай зүгээс баярлалаа. Би авалтаа яг сургууль төгсөө 2 дугаар ангиас гараа явсан гэсэн би яг өдөр амьд мал ачгаа хэрглэж байгаа. Тэгээ би эхнэр хоёр хүүхэдтэй амьдардаг. За сайн байцгаана уу. За ангийнхандаа олон багш нартай энэ өдрийн мэнд хүргэе. За би өөрөө бол танилцуулсан байгаа багш нартай. Би арай өөр юм хэлхийг хүсэж байна. За би яг энэ цаг мөчийг бүрдүүлэх гэж хөвдөө маш их хичээлээ. Зарим үед уурлаж, зарим үед аргадаж, заримдаа муухай ажилласан бол бүгдээрээ уучлаарай. Тэгээд намайг дэмжиж миний багт орж ангийнхнаа ингэж нэгтгэхийн төлөө ажилласан ойнодоо, оюунадаа, уртаадаа, нэнэдээ, ган гэрэлтэй цогоодоо бүгдэнд нь маш их баярлалаа. Ижгээдээ баярлалаа. Уучлаарай. Тэгээ баяраа баярлалаа. Тэгээд бүгд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр маш олон эрсдэлтэй бүрдүүлээд бодсон болж эрс жоохон дундуур байгаа. Дуртай жоон сэтгэл дундуур байна. Гэхдээ хэдүүлээ дурсамжийг маш сайхан бүтээнэ гэж хэлэх байна. За баярлалаа. Баярлалаа. Мэдж байгаа шүү дээ. Хаана яж байгаа мэдж байгаа. Одоохондоо багш нэмээ болоогүй байгаа. Гэхдээ тэтгүүртэй гаргаж байгаа. Тиймээс үнэтэй байна. Манай хоёр багш маань одоо бас миний багш шүү дээ. Айгуу сайхан одоо тий. Миний багш намайг одоо би чинь төгсч ирээд энэ хоёр багштайгаа яг мөр зэрэгцэж ажиллаж ирсэн. Өстой үе юм шиг одоо бид гурав. Тэгээд нөгөө бас нэг юм хамт олон дотроо бас нэг юм арай нэг дотн нэг үе байдаг
одоо ингээд Түмбаа багш, Цэцэг багш, Түжээ багш бид дөрөв арай нэг жаахан үе хаглан бутрахыг би хийдэг. Тас тус угаасаа багшгаа мэдээ тий. Эвлэлгийн цэцэг ихчгийн тас тусыг би хийдэг. Тэгээ энэ одоо хоёр сайхан Ахмад багштайгаа бас би 20 жил хамтарч ажиллаж байсан. Одоо бол энэ хоёроо одоо мартдаггүй бид гурваар дотн явдаг. Тийм учраас би одоо шавнартай юу гэж захиж байгаа нь хизээч нэг нэгнийгаа гэсэн сэтгэлээр ингэж нэг нэгнийгаа өгүүлсэн, нэг нэгнийхээ дутуу гүйцээсэн, нэг нэгэндээ тусалсан, дэмтсэн. Ягагтгүй хүн бол хүний тусаар дутдаг болохоос биш, хүний сэтгэлээр дутдаг болохоос биш, эд хөрөнгө санхүүгээр дутдаггүй байхгүй юу. Тийм учраас тэгж захив. Тэгээ одоо энэ хоёр сайхан Ахмад Буура багштай ч гэсэн эрүүл энх аз жаргал хан хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та хоёр минь эрүүл байгаарай, урт настаарай, удаан жаргаарай. Баярлалаа. Бачцээгээ сайхан тойруулаад өнөр өтгөн нэг өдөр нэг цаг нэг минут нэг секундыг ч гэсэн ажиглалтаа өнгөрүүлээрэ гэж бас энэ завшааныг ашиглаад хэлж байна. Тэгээд энэхүү сайхан үйл ажиллагааг одоо зохион байгуулсан ЗБ-нүүдтэй маш их баярлалаа. Энэ бол түүх болж үлднэ. Тэгээд та бүгд маань бас яваад одоо сайхан түүх бүтээгээд 2-3 хоног сайхан өөрөө хэлвэл яана нөхөр минь яана хүүхд минь яана биш. Зөвхөн одоо урдгаа хараад өрөөд зөвхөн 3 хоногтой өөрийнхөө сайхан аз жаргалыг бүтээгээд ингээд миний шавнар сайхан яваад ирээрэ гэж хүсэе тий. Бид гурав маань явах байсан боловч амьдрал баялаг учраас тэгээд одоо ялтчгүй л одоо ингээд уушлаарай. Тий. Юм цаг хугацаач үргэлжлэлээр үргэлжлэх юм чинь дараа ч гэсэн бас хэлэх боломж байгаа шүү дээ. Ямар ч гэсэн явна. Одоо энэ удаа тэгээ багш нар болохоор зөв автобусан дээр очиод тэгээд шавнартаа хүндлээ үзүүлээд тэгээд та бүхэн өдөөд өчнө. Баярлалаа. Хамгийн жилээр яваарай. 30 жилээр явна. 30 амьдралын шаардлага хэмжээтэй. Түүнээс болоод загаад дарцлаад явдаг. 30 жилээр яваарай. Хүлээж явахгүй шүү гэдэг. За тэгээ миний хүүхдүүд одоо цаг алдаад явах тийм ээ. Түжирлтэй юм чинь тэгээд тий энэ Улаанбаатар чинь дарахнаа төгсөж тий. За баярлалаа. Баярлалаа. Ихөө за тэгээ. За баярлалаа. За борсоо ирүүл. Баярлалаа. За За баярлалаа.
Сан бэхэлээ ахяд тусахгүй Заролэдми ертөнцөд ичилдэсэн сайн нөхөдөө ердөөч мартахгүй ангийн хахалгыг зөөлхөн халаа амдрайхан насаа үлдээл баяртай Тохойдороо дэлхий шиг санагдаа Цэнхэр ширээн дээр дахиад суухгүй Торх шиг зөөлхөн самбар дээрээ цагаахан сэр дээр дахиад бичихгүй ангийн хахалгыг зөөлхөн халаа амдрайхан насаа үлдээлээ баяртай шингсэн ариухан ирэхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дулдах багшийн хаяарай дахиад сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн халаа алдрайхан насаа үлдээлээ баяртай Атсан мөчүүд эрэхгүй ч хэлээ Үерхийн халуун сэтгэлээ хөргөхгүй Олон аавын хүүхэд чуулсан Эрдэн ялгсан орд нархмаргүй Сургуулийн хаалгыг зөөлхөн халаа сурагч насаа үлдээдээ баяртай Чарсан анхны өдрөөс арван эрдэмий шимиг хүрцээр арван жилиг ардан орхолоо Уртаараа гүмэрэй. Ирж гэнэ. 9 сарын 1 бишээ. Даарна. Орхоо угаасаа тавтаа тайлчих. Яагаад надад орох? Яа. Яа цааны бод ингээд жоох ингээд орох. Би буутам чи яа. Би мото би тааш болохгүй. Хамгийн дөрөв нөр. Яг орохтой. Эне хурд атгаач. Ухраа шатгаа. За, өөлий гарыг. Ирсэн мө.
Жаач баян авч байгаа юм ч юм уу? Яаж чи? Ороо баян аваад. Авах юм байна. Ингэж ойроо сонс. Hey,
Сайн байцгаана уу? Хүмүүсийн хөтөлбөр баяр хатагтай байна. 100 түмэн солонгорч жаргалын дуу хадааж 100 хаварч бантахааргүй дуу хуург шигэлсэн элбэг тансгийн учирлаар энд хуран зүгэлсэн эрхэмсэг ангийн найзууд та бүхний 20 жилийн ан гал халуун баярын мэндийг хүргэн мэдчилж байна. За ингээд 10 жилийн төгсөөд бид бүхэн 20 жилийн дараа уулзч байгаа. Тэгээд өнөөдрийн яг албан ёсны арга хэмжээг нээж та бүхний бас нэгэн хүнийг үг хэлнэ үү хэмээн урьж байна. За нэг тийм үгийг. За сэтгэлгээний ангийн найзтай. Нэг хоёр хотлоо. За өөрөөсөө сайн цааш ирсэн үү? Орчны хаалттай хэцүүсэн та бүхэн баярлалаа гэх. Ингээд нэг автомобиль авсан. Тэгээд хаалтаарс ирсэн нэг найзтай хэцүүсэн баярлалаа гэх. Өнөөдөр үйлчлэг хийх яа. Сабай хүргийн ингээд өнөөдрийн албан ёсны хамгийн эхний хундгийг өргөн барь бүгдээ. За түүнээс өмнө бас хамгийн эхлээд нэг энэ ширээ улмаас нэг азтан тодорхой хөстэй. За нэг азтнуудаа өрж өгнө. Хамгийн түрүүнд гарч ирсэн нэг хүнийг азтан болгоё гэж бид түүхий ярьсан байгаа. За тэгээд ширээ улмаас нэг хүн гараад ирэн наашаа. Азтан болж тодорхож байгаа хүн. За дөрвөн хүн азтан болох юм. За баяр хүргэе. Танаа багийн тараа азтан. За баяр хүргэе. Тэгэхээр эдгээр хүмүүс маань ямар азтан болж өрөхөр ширээний дарга хэмээх хэрхэн мөрөлтэй цагаар ширээ байгаа юм азтан хүмүүс юм аа. За тэгэхээр та бүхэн очиод худалдчихъя тийм шүү. За анхийнхаа найзууд нэг хийгээд өгч юм. Тийм одоо азтан боллоо баяр хүргэе. Азтан гэдэг нь хямартай шүү дээ. Одоо тэгээд ширээнийхээ хариуцаад ингэ сайхан явах байна. За тэгээд бид бүхний ширээн дээр байгаа эдийн дээж арих гэдэг эдийн дээжүүд эрдэнээс хилэгдэн ирэхтэй ариун аршин хүндэтгэлийн идэ гэсэн ийм сайхан үг байсан байх нь. Тэгэхээр эхний дөрвөн үсгийн авч давчлаад архи гэж нэрлсэн. Тэгэхээр бид бүхэн өнөөдөр уухта ариун аршин хүндэтгэлийн идэ арьс махны завсраар болон аршин болон шинэх болтгой гэж монголчууд бид бүхэн одоо ууж байгаа зүйлсэн гэж гоё бэлэгшээж ууж гэмээр маргааш гоё шаардахгүй их сайхан сэрхэн байна. За манай дарганаар ажиллаа хийж байгаа. Нааснууд. За тэгээд эндээс бүгдээрээ нэгэн сайхан хамгийн ихний анхны хундагны үгийг хэлээд бүгдээрээ ихний хундгаа тогтооё. Тэгээд тэр хундагны үг гэдэг бол тэр ерөөл батар шигэ тэр ерөөлийн төлөө бүгдээр ууж ирэх гэсэн. Тэгэхээр ихний хундагны үгийг заавал дуустал нь уудаг ийм учиртай шүү. За тэгээд та бүхэн дундаас эхний хундагны үгийг хэлэх байх гэж байна. Энэ гоё ерөөлийн үг шүү. Магадгүй дараагийн 25 жил дээр илүү олоолаа ирэх болтугай. Энэ дуу хүмүүс 90 сард болтугай ч юм уу ийм ерөөлийн сайхан хундагны үгийг та бүхний дундаас нэг хүнийг хэлээч гэж хүсэж байна. Тэгээд энэ ангийн найзууд нь тэр хундагны үг тэг ерөөл батар шигэ гээд тэр хундагны төлөө тогтоох юм байна. Тэр ерөөлийн төлөө. За химбэ. Точка яа. За. Тийш нэг ширээгээр солимоор юм уу? Хөөрөндөө багш. Тийм ээ. За одоо гар.
За ингээд найзуудтай энэ орой минь. Ихтгэл байхад одоо үгүй. Харин ч зүгээр хэрэл яриад. Загнаач уу. Нэстэ дэвсэ хаштана. За тэгээд энэ оройг дурсам зүрэн сайхан өнгөрүүлье. Тэгээд одоо энд одоо илүү олоодаа байх байсан боловч манайхан ихэнх жишээ ганц нэг хүн ингээд эрүүл мэндийн шалтгааны улмаас ирж чадаагүй гэж зөндөө олон шалтгаан хийсэн. Тийм учраас бүгдээрээ эрүүл энхийн төлөө, эв найрамдын төлөө сайн сайн мэдлөөе. За одоогоос 30 жилийн дараа гэхэд 50 жилийн яваа хийх надад бодож байна да. Чахан чамдан бицэрүү чиний дуртай нэгэн сайхан дуу чин зүрхнээсээ дуулж билээ чамдаа ярсан сэтгэл минь далааси байгаа гэсэн бүгд боломж байгаа. Тэгээд энэ дундаас нэг л хүн ялагч болно энэ бүх хүмүүс дундаас. Тэгэхээр бүгд ч боломж байгаа гэхээр маш сайн анхааралтай тэг яг ялахын төлөө бас хичээж үзээрэй. За бүгд нэг шагараа дээр тойрог болчих бүгд. Нэг гой тойрог болчих. За бүгд хоёр тойрог болчихъя. За тэгэхээр ингээд заяа тоглоомын дүрэн болвол ингээд дахиад тойрог битрүүлчих бүрэн. За эрэгтэй эмэгтэй сүйжтэй зогсоо шүү. Сүйжтэй. Тийм байж бүгд. За. За тэгэхээр тоглоомын дүрмийг тайлбарлая. За энд зогсож байгаа ирчүүд болохоор 100 төгрөг гэсэн үг заяа. Тэгж бодох нь 100. Энд зогсож байгаа эмэгтэйчүүд болохоор 50. Оо мяга төгрөгнөөс. За тэгэхээр 500 байна. Тэгэхээр хаяа явахаар бүжиглэн. За бүжиглэж байгаа. Огтмож гэхгүй байгаа бас хасагдсан заяа. Бүжиглэж байгаад хэрвээ би 150 гэх юм бол эрэгтэй эмэгтэй хоёр тэрвэрлэлтэй нэг болох нь шүү дээ. Яг нэг атом молекул гэдэг байсан шүү дээ. Тийм. 200 гэх юм бол 4 эмэгтэй ч байж болно, 2 эрэгтэй ч байж болно те. Нийлбэрийн дөнгөөр. Тийм, нэг эрэгтэй 2 эмэгтэй ч байж болно те. За ингээд хасагдах журмаа хасагдсан суудлаа суугаад тэгээд ялсан нь бол цаашаа өргөжлөлөөр тоглоод ирэх гэсэн үг шүү дээ. Энэ 21 он баг нэг юм асуусан тийм. Зонтер. За сонтолтой сууя. Хамгийн түрүүнд. Эмэгтэй тав эрэгтэй 100 штэ.
Тэрийгсээ бодох хэрэгтэй. Хэрэгтэй 100 байгаа шүү. 오른쪽 왼쪽 반 오른쪽 왼쪽 반 이 오른쪽 왼쪽 반 자, 다 이거 딱 सक제 야 지금 안 살아 이렇게 될 때 진짜로 공부해 보는 다섯신다고 참다고 어디서 놓친다고 했다고 내가 너는 그냥 요즘 chorando se foi quem dia só me fez chorar chorando se foi quem dia só me fez chorar chorando estará ao lembrar de um amor que dia não soube cuidar chorando estará ao lembrar de um amor que dia não soube 오른쪽 들어오는 데서 그래서 이게 가서 자기 받아 사치만도 그치리 뭐 갔어 다시 야물 먹었어 야 너네 자, 내가 한번 짜자가 오라. 그렇지, 태어나.
돌리려도 돼. 조트! 김도대 гэсэн. За яач юу? Гэнтэд үтсэн, дөрөв үтсэн байгаа. За одоо нэг жоохон зайзаараа чи зайзаараа Muéstrame el camino que yo voy. Oh, tú eres el imán y yo soy el metal. Me voy acercando y voy armando el plan. Одоо дөрөвдөө үтсэн байх гой бүжиглээ тань. Дөрөвдөө үтсэн гой бүжиглээ тань. Ya me está gustando más de lo normal. Todos mis sentidos van pidiendo más. Esto hay que tomarlo sin ningún apuro. Despacito. Tu cuello despacito. Que toses al oído. Para que Даваа чамд хайдаа нэр. Хүний мөсчээр юм л болж. Нэг хүнд хайртай л болж өрөөд. За манай хэрэгтэй нэсээ хоёр хэрэгтэйгээр одоо дахиад нэг нь ялна. Тэг нэг хүн ялна гэсэн шүү дээ одоо. Тэг манай хоёр тэгэхээр одоо за тэгэхээр энэ заяа. Одоо биш тэ та хоёрын нэг хүн ялна. Тэгэхээр нэг үгийг хэлнэ. Тэр үгийг хамгийн зөв цэвэр 3 удаа хэлсэн хүн ялагч болно гэсэн үг заяа. За тэгэхээр ямар үг вэ гэхээр онцлогдмолууд их руугаа гэдэг үг. Тэгээ энд бол хүнийг ирүүл болгох шалгадаг үг юм байгаа шүү дээ. Онцлогдмолууд их руугаа гэх 3 удаа хэлчих юм бол ялагч болчихлоо гэсэн үг. Онцлогдмолууд их руугаа гэдэг. За удаанаар хэлэхээр онцлогдмолууд их руугаа гэдэг үг байна. За онцлог За дараагийн хүн. За одоо дахиад нэг удаа хэлье. Тэгээд та одоо биш та цагаан туршилт байсан. Одоо яг сайн сонсоод миний хэлж байгаа үгтэй хамгийн ойрхон төхүүлж байгаа нь хэн байна гэдгээр ялгаж болох юм шүү дээ. Үг бол онцлогдмолууд их руугаа гэдэг үг. За. Өөрөө үзээ гоош саний үг хэлжлээ шүү дээ. Тэр одоо хэлэхгүй хэсэглээ шүү дээ. За ахад үзэх онцлог болоод байх ба зааны үзэх. За хэлцээ. Сайн хэлчихсэн шүү дээ. Хэлцээ байгаа шүү дээ. Ой энэ хэлцээ хэлж чаддаг шүү дээ. Өнөختөр хэлж чаддаг. Одоо за дараа баг ялагдлаа. Хамгийн эндээс хэлсэн. Дараа нь надаас хэлсэн. Одоо ахад 3 дахь нэг эндээс хэлсэн шүү дээ. Хэлсэн хэлчихлээс нэг хэлц үгүй хэлсэн байхгүй юу? Шууд үгүй хэлсэн байхгүй. Хоёр яасан шүү дээ. Тэгээд 3 дахь нэг хэлчихэж байгаа. За тэгэхээр ерөөсөө ойлгомжтой. Энд төрүүлэх юм байна да. Одоо хоёр дахиад үгүй зөв хэлсэн. Энд болохоор хоёр үзэх нь нэгэн дээр нь арай төхүүлж ирээ нэгэн дээр нь ерөөсөө хэлж чадаагүй учраас хоёр удаа дараалал зөв хэлсэн шүү дээ тийм. Тэгэхээр за ялагч болсон байна. Баяр хүргэе. За тэгээ баярлалаа. Дараагийн тэмцээн дээр бас ахад ялагч болохыг ерөөё. За тэгээ сайхан ангийнхандаа зориулж сэтгэлийн юм үгүй хэлэхгүй юу. За тэгээд энд хүрэн цугларсан та бүхэндээ маш их баярлалаа.
За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд энд хүрэлцэн ирснээрээ бас сэтгэл нийлээ их өөрч байна. 20 жилийг ардаа үдсэн ч гэсэндээ бид энд өнөөдөр өчүүгэн ч гэсэндээ дурсан чиг бүтээхээр энд бүгд цугларсан байна. Тэгээд та бүхэндээ эрүүл их сайн сайхан мөхний хүсэн өрөө хамгийн сүүлд нэлгээд эрүүл их байгаараа тэгвэл та бүхэн юу ч бүтээж чадсан шүү гэж хэлье. Баярлалаа та бүхэндээ. За баяр хүргэе ингээд ширээнийхэнтэйгээ нэг хондог тулах шагналаа шагнаж байна. За дараагийн цаг хондог хийгээд тэгээд албан ёсны ширээний илүү азтай байна. Одоо харъя те. Аль ширээ илүү цоглог байд хэдэн ширээ илүү азтай байлгүй. За тэгээд бүгд баруун гартаа хундагаа барьж байгаа. Тэд юу бүгд босч баг тэд газар суугаад хамгийн удаан ширээ юм. За тэгээд баруун гартаа хундагаа бариад намайг тагаа хийлээрээ. Энэ өдөр нэрлэхэж зүгээр суухгүй. Нэрэм бодож худлаа маягдахгүй. Уусан шиг ууж. Үжигсэн шиг үжиглээ. Баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Саад хамгийн цогцол ширээ одоо хамгийн азтай байна гэж дөрөв хэлсэн байгаа. Тэгээд одоо аль ширээ хамгийн илүү азтай байна туухгүй бүгд хамт байна. Нэгийг аваад тэгээд байж. Тэгээд яг аль нь ямар суулаатай гэдгийг дараад нь хэлнэ. Тэгээд дийлгэлгүй суулаагаа үзлэхгүй байж байгаа. Үзлэхгүй байж байгаа. Тэгээд зэрэг л хэлсэн дээ. Сэр. Тийм үү шүү дээ. Яг. Супер шагнал. Зэрэг нэг маччих байх үү? Оо яана тийм. Гэтэ үзэхгүй байж гэсэн. Үзэхгүй. За. Яг 20 м дээр дууссан. За хоёрын наа. Уйга. Нэг хүн нэг хүн сууж байгаа. Сайн үг үлдсэн яг. Манай нэг хүн ирсэн хараач. За суулаа нэг л үлдсэн байгаа. За гайтыг нь авах гэдэг. За тэгэхээр одоо бүгдээ зэрэг дэлгээд үзье. 5 гушуу зурсан байгууллагууд нь хадсан бас гэсэн хоосон байгаа хоосоо гэсэн. Юу ч хоосоо зүгээр байна. Замана суглааны шагналыг аваад ирээ. Суглааны ихний шагналыг аваад ирээ. Азтай бас 4 хүний шагналыг аваад ирээ. За. Гүгү. Чаацтай. За. Азтай. Азтай шагналыг аваад ирээ. Тийм байна. За. За, машин болохоор 40 мянган төгрөг нэг ерөөлийн хондогтой байгаа. Худлаа доорлох шүү. За ингээд 40 мянган төгрөг. Тэгээд дээрээс нь бас нэг хондог байгаа юм байна шүү. Баяр хүргэе. Азтай болж байгаа хүмүүсээс хамгийн гол азтай бол 4 байна. Дараагаа байна. Сахаа дараагийн төвчээр хүчээсээ илүү болж байгаа. За баяр Ярахны үлдэж байна. Амуга яа тийм. Азаа хүндрийг ярах. Сэлбэгээ. За нэг одоо өөрчлөлт өгөх. За манайх одоо ингээд зохиол байгуулах багаас ингээд 4 азсан боломжоор гаргасан байгаа. Тэгээ одоо ингээд найзууд маань хувьсаа ивент гэхэд өөр сугтаа явуулж болно шүү. Тэр бол нээлттэй байгаа. Хурдан өдөр байгаа тоо. Та нэ хурдан өдөр
би одоо суугаад нэгнэ.
жарсан анхны өдрөөс арвин эрдэмий шимиг хүрцээр 10 жилиг ардан орхолоо Чигүр оролж өгсөн хүрэх ирээдүйг огтолж заасан 10 жилийн сургуулиад орсаж ачт багш нараас саман явнаа чихрээ талан хооч хицүүхэн хичээлэн хамтран давтаж сурагчийн хувцасаар ижилдэн гойсон сургуулийн амьдрал дэндүү даасчээ Дураач байна зордын бишээ үрдийн сэтгэлээр зонаас цэлцэнч хадгалж явна ажил эрдэмий замыг дагаад 10 зүгтээ Лотот одам нутагтад харан цосанч очрын залхын юрол байна одам нутагтад харан цосанч очрын залхын юрол байна Ахя дурахги санаа сэтгэ